За Тарилан суман дээр ажиллаад дуусаж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 5.7 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй ийм сайхан Тарилан сумын эрүүл мэндийн төв баригдаж байгаа юм байна. Тэгээд ямар ч байсан олон асуудлуудыг Тарилан суман дээр бас шийдвэрлэхээр боллоо. Тэгээд эрүүл мэндийн төвдөө шинэ бас байшинтай болж байгаа юм байна. Purus 41 маркийн шинэ автомашин газар дээр нас шийдвэрлэж өглөө. Тэгээд эрүүл мэнд хүн ардын төлөө ажиллаж байгаа нийт эрүүл мэндийн албаа агчдаа талархал илэрхийлээ. Тэгээд Тарилан сумынхандаа бас эрүүл мэндийн үйлчлэгээ авахдаа шинэ автомашинаар хөнгөн шуургаар хөгжлүүлж байх энэ боломжийг бас бүрдүүлж өглөө. Тэгээд Тарилан суман дээр бас олон асуудлууд шийдвэрлэхээр байна. Ялангуяа энэ төрийн албаа агчдаас эрүүл мэндийн үзлэг онцлогоонд орохтой холбоотой асуудлууд байна. За хөх баага өөр барьж хүүхдийн одоо тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай их юм ажлууд бас байна. Гэх мэтлэгээр ийм ажлууд бас байна. Тэгээд хүүхдийн цэцэрлэгээс ахуулаад, мөн их засвараас ахуулаад их олон ажлууд байгаа юм байна. Энэ ажлуудыг ямар ч шийдвэрлэж дуусгана гэдгээ ард түмэндээ Тарилан сумын иргэдтэй бас хэллээ. Тэгээд онцгой байдлын албаныхан бас их сайн цугларлаа. Бүгд найрамдах хятад ард улсад онцгой байдлын автомашин үйлдвэрлэдэг Сами гэдэг том групп компани байдаг. Тэгээ энэ компани дээр онцгой байдлын дарга болон мөн одоо албаа агчдаас очиж туслах судлах мөн одоо тухайн газар орон нутагт ажиллаж ирэх ийм боломжийг олгохоор болсон. Тэгээ малчтаасаа бас Хөх хотод өвөр Монголд туслах судлах байдлаар явуулахаар болсон. Ийм шийдвэр гарлаа. Тарилан сумын иргэдтэй буцаад ирэхэд булаг шиг дайраад ирэхэд балаа шиг сайхан байгаарэ. Тэгээ цаашдаа сайхан шинэлэрэ гэдэг ярил өргөн төвшүүлье. Аз жаргалын дэдийг хүсье.